Тэгэхээр улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи агуулгын ажлын гүйцэтгэлд явцад одоо хийсэн аудитын тайлбар орж ирж байна. Тэгэхээр энэ аудитын тайланд хамрагдсан нэгж талбарын одоо тоо ер нь хэдий. Геологи агуулгын ажил хийсэн хуулийн этгээдийнх нь одоо ажлын цар хүрээгээр ингэж. Хоёрдугаарт ер нь эрдэс баялагын зөвлөлөөрөө ороод баталгаажсан нөөц нь хэд юм бэ? Тухайн одоо төрлүүд дээр юу байна? Тэгэд тогтоогдож гарч ирж байгаа юм байна. За та хэдийн дүгнэлт зөвлөмжөөр ер нь үндсэндээ манай энэ геологи агуулгын ажлын даалгавар өгөгдөх норм дүрм стандартууд дэндүү хуучирсан энэ цаг үед нийцхэрэг болсон байна гэсэн дүгнэлт гарч иржээ. Ер нь тэгээ одоо эн чинь бид хэд хувийн ч вэ, төрийн ч вэ геологи агуулгын ажил хийхээрээ эрдэс баялагын зөвлөл нь тэгээд яаж одоо нөөцөө тогтоож баталгаажуул дүгнэлт гаргаад яваад байгаа юм бэ? Энд ажил уудуурх эрдэс баялагын яамнаас хүн байгаа юу? Ирүүн дээр одоо нэг тодорхой хариу авмаар байгаад байх юм. Ер нь одоо сая энэ улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи агуулгын ажилтай холбогдоод за дуудлага худалдаагаар гэдэг юм уу? Олгогдох ёстой нэгж талбар түүний нөөцийн асуудал гэж ер нь ямар одоо судалгаа мэдээллийн сан бүрдэж байна ер нь улсын хэмжээнд одоо тийм зүйл ер нь юу вэ? Ийм хэдэн зүйл дээр тодорхой хариу амарах. За үндэсний аудитын газрын гүйцэтгэл нийцлийн аудитын газрын захирлын их болт Батчаргал гишүүний асуултанд хариулъя. За аудитын хүрээнд хамрагдсан ажлууд ямар оныг хамарсан ажлуудыг энд хамруулсан бэ гэхээр уулуурхай хүнд үйлдвэрийн сайдаа 2018 оноос 2024 оны эхний хагасчлалын хүрээнд хамрагдах нийт одоо улсын хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын төсөв төлөвлөгөө болон тодтогсон тушаалаар 18-аас 24 оны хооронд өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих 22, шинээр хэрэгжүүлэхээр 67 төслийг бол багтааж аудитын хүрээнд хамруулан үтсэн. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэгийг арцах 50 мянганы масштабын геологийн зураглал, ерөнхий ирлийн 56, ашигт малтамлын 8, геопэцгийн 3, эрэл үнэлгээний 4, геологийн бусад төрлийн суур 12, геохимийн 2, геологийн 4 ажлыг 2014-өөс 24 оны эхний хагасчлалын байдлаар хэрэгжүүлж байгаагаас 29 ажлын гэрээг дүгнсэн. За эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн геологийн судалгааны асуудал хилцэх салбар зөвлөлийн хурлаар хилцүүлсэн 25 ажлаас үр дүнгийн тайланг засварлагаар буцаасан 2, уулуурхайн сайдын тушаал гарсан 2, тушаал гараагүй 21, үргэлжлэн хэрэгжиж байгаа 35 ажил байна. За энэ хугацаанд бол аудит амарсан хугацаанд нийт 140 тэрбум 855 сая төгрөгийн 89 ажилд 113.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол гүйцэтгэж олгосон байгаа ийм мэдээлэл байгаа. Үндэсний геологийн албаны дарга мөнхтөр гэж юм байна. Тэгээд Батчаргал гишүүний асуултанд нэлээд тодорхой бөгөөд товч хариулахыг бодъё. Эхний тодруулах асуудал бол цар хүрээний асуудлыг Батчаргал гишүүн хөндсөн. За үндсэндээ бид нар бол яг өнөөгийн бид нар газар нутгийнхаа нэг 47% бол яг бүрэн бүрхчихсэн сууж яг үр дүнгээр. За жилдээ нэг 2% бүрхэл гэж бол хийгдэж байна гэж бол хэлж болно. За энэ янзаараа үргэлжлүүл бид нар ойрын дахиад нэг 20 хэдэн жилд энэ судалгааны ажлыг үргэлжлүүлж хийх хэрэгцээ шаардлага байгаа. За энэ ажлыг хийсэн гол ямар ач холбогдолтой юм бэ гэхээр нэн төрөнд бид нар бол ер нь газрын дор өөрөө ямар нэн төрөнд бол ямар эрдэс баялагын байр хуримтлалтай байчаад байгаа юм бэ? Ер нь потенциал нь ямар түвшинд байгаа гэдэг суур мэдээлэл бид нар бүрэн одоо бүрдүүлэх зорилготой. За энэ мэдээлэл маань өөрөө эргээгээд шууд үндэсний аюулгүй байдал, за нийгмийн эдийн засгийн хөгжлөөр шууд ашиглагдах юм улсын одоо эдийн засгийн төлөвлөлтийг бусчсан хөгжлийн төлөвлөлт суур мэдээлэл болдог ийм ач холбогдолтой ажлууд байгаа гэдэг хэлхэн зүйтэй байгаа. За Батчаргал гишүүн дараагийн асуулт нь бол нөөц гэдэг ойлголтоор асууж байгаа. За энэ ажлуудыг хийснээр бид нар шууд бол нөөц тогтоох зорилготой биш. Энэ маань өөрөө энэ төргөнд бол нөөц бол тухайн орд дээр хайгуулын шатанд
хийгдсэн ажлын үр дүн тогтоогддог тийм нэлээд наривсан мэдээлэл байгаа. За энэ суурь судалгааны ажлуудыг хийсэн бид нар бол ерөнхийдөө баялагын түвшинд үнэлгээ өгöd явдаг. За энэ үнэлгээнд тулгуурлаад хайвуулын салбараа дэмжих, цаашлаад үр дүн гарсан тохиолдолд уулуурхаан салбарт дэмжигдээд явах. Тэгээ уулуурхаан салбараас уламжлагдаад ажуулын салбарт дэмжигдэх ч юм ийм зорилготой байна. За сүүлийн 3 жилийн байдлаар зүгээр ерөнхийдөө бид нар үнэлгээ өгөөд улсын мэдээллийн сандаа геомэдээллийн нэгдсэн сан бол үндсэн геологийн албанд харьяанд ажилладаг байгаа. За энэ мэдээллийн сандаар бид нар сүүлийн 3-4 жилийн байдлаар товч мэдээлэл хүрэхэд бол за бид нар бол жишээ нь алтны үндсэн ор гэхэд бол 10 ордын хэмжээнд 187 тонн алтны мэдээлэлчүүд юм. За шор ордын мэдээлэлт нь 28 ордын хэмжээнд 3 тонн орчим. За зэсийн нөөц гэхэд 2 ордын хэмжээнд 0.4 мянган тонн ч гэдэг сая тонн. За төмрөө өдрийн нөөц хэмжээхэд 4 ордын хэмжээнд 10 сая тонн гэдэг гэх мэтчлэн ингээд бид нар бол суурь судалгааны үр дүнд бол мэдээллийг бүрдүүлээд улсын мэдээллийн сан нэгдсэн сандаа бүртгэж яваад за энэ мэдээлэл дээр үндэслээд эдийн засгийн дэмжигчднээс сонгон шалралтын журмаар тусгай шул болгоод хайгуулын ажил үргэлжлээд явдаг ийм л тогтолцооны ажил байгаа гэдэг хэлхэн зүйтэй. За Батчаар гишүүн тодруулъя. Тий, наадах чинь нөөцийн таамаг төсөөллийн тухай ойлголт гарч ирдэг л дээ угаасаа. Тэгэхээр зэрэг сая бол сүүлд нь орж ирж байна. Шороо ордынхон хувьд, алт шороо ордынхон хувьд, үндсэн ордынхон хувьд гээд ингээд төрлүүд дээр нь ярьж байна. Тэгэхээр энүүнийг бид ер нь танаа өөрийн одоо юу гэдгийг геолог хайгуулын фонд гэж яригдаад байдаг. Тэрүүнд ер нь яг хичнээн нэгж юу авагдав ба талбар авагдав гэж. Одоо сая яг та нарыг хэлж байгаа би төрлөөр нь асуусангүй нийт дүнгээр нь хичнээн одоо нэгж талбаруудыг та тэр лавлга фондод авав гэж нэг юм зүйл. Хоёр дахь зүйл та нар энэ нөөцийн таамаг төсөөлөлөөр тулгуурлаж за цааш нь тэр хайгуулын ажлын ер нь бид нар нэгж одоо нэг га талбарын суур төлбөрийг бол 4000 гэж бол тооцсон байгаа. За энэ дээр үндэслэл сонгон шалралтын ажил бол явагддаг. Ер нь улсын төсвөөс сүүлийн 18-аас 24 онд нийтдээ бид нар улсын төсвийн хөрөнгийн гүйцэтгэлээр нийтдээ 151 тэрбум төгрөгийг бол төсвөр судалгаанд зарцуулсан байна. Эргээгээд сонгон шалралтаар хайвууланд тусгай шул болгосон бид нар нийтдээ 177 тэрбум төгрөгийг бол улсын төсвөд төлөвлөсөн байгаа. За суур нэгж талбар гэхээс бид нар бол ерөнхийдөө ашигт малхлын төрөл болгоноор нь бол нөөц баялагын хэмжээ за тэрнтэй холбоотойгоор хичнээн ашигт малхлын төрөл байна, ямар төрлийн прогноз өгдөг гэдэг нэг бүрчлэн детальчсан юм бүртгэлийн геом мэдээллийн сангийн одоо бүртгэлийг бол хөтөлж ажилладаг байгаа гэж хэлж болно. Ер нь бол Нэмээд өгч. За гүцээг тариад. саяны аудит хийсэн хугацаанд бид нар нийтдээ 67 төслийн үргэлжлэлийн мэдээллийг бол геом мэдээлэл сандаа юм бүртгэж авсан нөхцөл байдалтай байна. За ер нь энэ ажлуудыг хийсээр бид нар бол бас нэг зүйлийг бол хэлхэн зүйтэй байх. Дангаас ашигт малхлын мэдээллийг бид нар бас энэ мэдээлэл санд бүртгэж авдаг юм аа. Ер нь бол геологийн салбар гэхээр бид нар бол нийтлэг бас нэг учир дутагдaltaй ойлголт байдаг. Цэвэр ашигт малхлын судалгаа хийдэг бол гэж ойлгодог. Үүндээ бол бид нар чинь гидрогеологийн судалгаа, геоэкологийн судалгаа, за бүс нутгийн тектоник гэдэг маш нарийн олон төрлийн судалгааны үр дүнгуудыг бол энэ судалгааны ажлуудыг бол хэрэгжүүлснээр бол олж авдаг байгаа. Нэг судалгааны ажил дундчаар 3-4 жилийн хугацаанд хэрэгждэг. Нэлээд урт хугацаа шаардсан юм ажилтай байдаг. За энэ олж авсан мэдээллийг бид нар буцаагаад за мэдээж энэ төрөнд бол уулуурхайн салбарт ашиглана. За хөдөө аж ахуйн салбар, дээрээс нь дид үтсийн судалгаанд тэгээд за барилга хотолт, суурьшлийн бүс гэдэг маш олон салбарт бол энэ мэдээллүүдийг ашигладаг байгаа. Наад зах нь бид нар бол газар хөдлөлийн мэдээллийг бол суурьшлийн бүсүүдийн технологийн газар хөдлөлийн судалгаанд ашиглах бүрэн боломжтой. За зам, дид үтсэндийн суур бүтцэд шаардлагатай одоо гашт малбал олборлох асуудлыг за энэ хаагуур тараас татхуу гэдэг маш олон төрлийн мэдээллийг бид нар бий болгож бусад салбарыг бол мэдээлэлээр хангаж ажиллагаа гэдэг бас хэлхэн зүйтэй болов. Тэр соци үйлдэх Оросын экспертиз орж ирж тэр усны хайгуул судалгааны ажил явуулсан байдгийг. Тэрний архив фонд ер нь одоо хаа байдгийг. Ер нь бол би бодоод байдаг шүү дээ. Энэ
ардчил зах зээлийн нийгэм чилцснээс хойш эрэл хайгуулын ажил гэдэг юм уу энэ олон ордуудын хэвлийн нээсэн үйл явц бол тэр фонд үндсэндээ алдагдсан байна гэж ойлгодог шүү дээ. Усны хайгуулын судалгааны хүрээнд өрөм тавихтан аль давхраг дээр ямар илэрч юунууд ямар юутай гарав гэдэг тайлангууд яг тэрэн дотор орж явдаг байх ёстой ер нь. Тэгэхээр энүүн дээр тулгуурлаж энэ олон эрэл хайгуулын ажлууд чи явцсан юм биш үү? Энэ ер нь ямар үн төлбөртэй яаж одоо бас цаашаага хувийн хвшил рүү шилжсэн булаа гэд надад бол гайхаад байдаг. Энэ фонд ер нь одоо хаана хэний мэдэлд ямар хамгаалттай явж байна? Ер нь 90-ад оноос хойш нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш бол өмнө яг төвлөрсөн маягаар хийгддэг байсан геологийн сур судалгааны ажлууд бол үндсэндээ нэлээд тийм тогтолцоонууд бол тарж бутарсан гэдгийг бол хэлэх нь зүйтэй. Таны ярьж байгаа бол зөв. За 2003 оноос хойш бол усны яг хайгуулын түвшний ажлууд бол усны газар дээр явж байгаа гэдэг бол тэдний фондод бол нууцын зэрэгтэй хадгалтанд байдаг гэдэг нь хэлэх нь зүйтэй байна. Суурь судалгааны гидрогеологийн зураглалын ашиглал одоо жишээ нь уус хуримтлалын орчны цэвэр геологи орчныхын асуудлыг бол геологийн албаны чиг үүрэгт бол одоогийн байдлаар хамраад явж байгаа. Тэгэхээр усны газраас яг нөөцийн хөдөлгөөний асуудлыг бол тодруулах шаардлага үүсэж байна.